There's rotting flesh back there, right? You see the dying people. I saw a trucker, half a trucker. Something in the air. This thing's gonna keep on coming. How are we gonna stop it? Кино маань аав ээж хүүгээд нэгэн гэр бүлийнхэн машинтайгаа аялалд явж байгаа үйл явдлаар эхлэх бөгөөд машин жолоодож явсан ээж нь хүүтэйгээ тоглож байгаад өмнө нь гинэт зээр гарч ирэхэд торомсоо гიშгэж амжилгүй хамаг хүчээрээ дайрч орхидог. Ингээд машиныхын цонхны шил тэр жигтэй өнөөх зээрийн цуснд будагдан юу ч харагдахгүй болж сандарч балмагдсан эмэгтэйч арайхийн жолоогоо залж явсаар удалгүй замын хажууд аюулгүй зогсно. Тэднийг машинаасаа буун хэсэг зуур тайвшран амрах зуур нохой нь ойролцоох бургас руу орж алга болоход эмэгтэй нөхөр араас нь явдаг. Хэсэг хугацааны дараа нохой нь буцаж ирсэн боловч бие нь нэлт цус болж бүхсэн бие нь бэртэн зөвхөн урд талынхаа хоёр хөл дээр л явж байх нь тэр. Эмэгтэй энэ өрөвдөлтөй дүр зургийг хараад нохойг нь заавал эмчилнэ гэж хүүгээ тайвшруулж байтал нөхөр нь ч бас буцаж ирэх ба тэр нөхөр нь ямар нэг аимшигтай халдлагад өртсөн бололтой толгойнх нь хагаснд байхгүй болсон нүд хальтрам дүр зургийг хараад маш их айж цочирдон чангаар хашгирна. Ингээд үйл явдал хар тамхины 8-аачин Радфороос мансууруулах эм авч буй Трип нэртэй залуу руу шилжих бөгөөд Радфорыг түр гарсан хойно Трип хамаг эмийг нь нууцаар хулгайлдаг. Гэтэл энэ үеэр Радфорд буцаж ирэхэд сандарсан Трипч найзуудтайгаа 52 дугаар бүс рүү аялалд гарах гэж байгаагаа хэлээд бушуухан тэндээс явхад Радфорд тэр газарт осол их гардаг болохоор тэднийг болгоомжтой яваарай гэж хэлдэг. Дараа нь Трип найзуудтайгаа уулзах бөгөөд тэднийг Нельсон, Грэчин, Жак болон Куки гэдэг байв. Удалгүй тэд 52 дугаар бүсэд болох нэгэн том хөгжмийн фестивалд оролцохоор замд гарцгаана. Тэдний ярианы үеэр Жак гэдэг найз нь харж чаддаггүй сохор болох нь тодорхой болох ба хэсэг явсны дараа тэд зам зуурт байх нэгэн хоолны газарт ирж зогсдог. Гэтэл энэ үеэр маш их уурсан Радфорд Трип рүү залгаад түүнийг хамаг эмийг нь хулгайлж байгааг камерын бичлэгээр харсан гэд яг одоо тэдний байгаа газарт очиод эмнүүдээ буцааж авна. Хэрвээ буцааж авч чадахгүй бол Трипийг ална гэж сүрдүүлдэг. Трип үүнийг сонсоод сандарч балмагдсан боловч энэ тухай найзууддаа юу ч хэлдэггүй. Ингээд тэд дахин замд гарч Трип цүнхэн доторх мансууруулах юмнуудаа тэдэнд үзүүлэхэд угийн хэрэг төвөгт орооцолдох дургу Грэчин маш их уурлаж Трипийг машинаас нь буугаад ганцаараа яв гэж тулгадаг. Харин Трип машинч явахгүй аслагдсан цүлд яаж ганцаараа үлдэх болж байна гэж эсэргүүцнэ. Ингээд тэр утсаар хэн нэгнийг дуудах гэж оролдсон боловч харамсалтай сүлжээш барихгүй байдаг. Гэтэл яг энэ үеэр газар хөдлөнд оргих шиг болж бүгд энэ хүчтэй дөрвөлтийг мэдрэн маш их гайхна. Удалгүй Грэчин Трипийг өмнө нь хооллсон газартаа буцааж яваачин тэнд үлдээхэр болж буцаж явах ба замдаа тэд нэг машин осолд орж хонхолцсон байхыг олж хардаг. Хэдийгээр тэд түргэн тусламж дуудахыг хүссэн боловч утсан сүлжээгүй учраас яаж чадалгүй хажуугаар нь өнгөрнө. Ингээд тэд хоолны газарт буцаж ирэн Трипийг тэнд үлдээчихэд замдаа гарах гэтэл гинт машин нь эвдрэн асгаа болдог. Грэчин аргагүй ирэхэнд Трипээс туслахыг гуйж Трипч хэсэг ноцолцсны эцэст машиныг нь засаж дөнгөсөн боловч машины нь шатхуунгүй болсон байдаг. Шатхуун түгээх газарч бас ямар ч шатхуунгүй болсон байхаас гадна хамгийн хачирхалтай нь тэдний түрүүхэнд хооллоод гарсан газар хинч байхгүй хов хоосон болсон байх ба утсан ч ажиллахгүй байдаг. Ингээд хинч байхгүй ямар ч сүлжээгүй эзгүй зэлүүд газарт гацсан тэд маш их айж гайхан тэр шөндөө тентхийн дэм буудалд хоноглохоор болно. Жакийг орон дээр амрах зуур Куки цусны толб болж дээр нь ойлгомжгүй зүйл сараатсан хачирхалтай ном болдог. Энэ зуур Трип Нельсон хоёр шатхуун хайсан боловч өгсөн амтны сэгээс өөр юу ч олж чаддаггүй. Харин Куки өнөөх хачирхалтай номоо Грэчинд авчирч үзүүлэх ба тэд юу ч ойлгоогүй тул ямартай ч номны эзэн галзуу хүн байсан байх гэж таамаглана. Ингээд удалгүй Трип ирээд эргэн тойрноо судлангаа шатхуун хайхаар явхаар уснаар хэлдэг. Ингээд Трипээс бусд нь бүгд гадаа цуглан ярилцсан сууж байтал Куки гинэт хоолны газар дотор хэн нэгэн зогсож байгааг олж харна. Улмаар Куки Нельсон хоёр хоолны газрыг шалгахаар явсан боловч хинч байгаагүй тул Кукич Трипээс авсан эмний нөлөөнд хий юм харсан байх гэж боддог. Харин Трип энэ зуур шатхуун хайж явж байгаад утасны бүхээгт харилцуур дуулахыг сонсоод ярихыг оролдсон боловч утас бас л сүлжээ нунан ажиллахгүй байдаг. Гинэт тэр машиныхаа арын багажийг ухан зогсох нэг эрэгтэйг олж хараад очсон боловч энэ нь Радфорд байж таардаг. Трипч Радфордыг харамгцаа айж сандран тэндээс бушуухан зүгтааж ариун цэврийн өрөөнд орж нуугтад Радфорд ч араас нь даган орж ирсэн боловч Трип ариун цэврийн өрөөний онгорхой хэсгээр сэмхэн гадагшаа гарч зүгтааж амжина. Ингээд түүнийг зүгтааж байтал нэг машин араас нь гэрлээ тусах нь ирэхэд Трип Радфорд байна гэж бодоод замын хажуу руу үсрэн нуугдах гэж оролдоно.
Харин машин ирж Трипийн хажуу зогсоход энэ Радфорд биш, харин эхнэр нь гинт алга болчихсон учраас эхнэрээ хайж яваа Хенри гэх хэр байдаг. Трипч найзууд нь эндээс холгүй амралтын хэсэгт байгаа гэж хэлэхэд Хенри түүнийг хүргэж өгөхийг санал болгож Трип эхэндээ баг зэрэг эргэлцсэн ч эцэст нь Хенригийн машинд сууж хамт явдаг. Удалгүй тэд Трипийн найзууд дээр ирж Хенри тэдэнтэй танилцах ба гинт Хенригийн зүрхээр хатгуулахад Трипч түүнд туслан машинд нь хүргэж өгдөг. Үүний дараа Нельсон Куки хоёрыг буудлын өрөөнд нялуурч байтал гинт Трип орж ирээд хамаг цонх хаалгаа сайтар төгж гэж тэдэнд анхааруулдаг. Трип тэдний өрөөнөөс гарсныхаа дараа ойролцох хогийн бункернээс хачирхалтай чимээ гарахыг сонсон тагийг нь нээж дотроос нь нэг эрэгтэйг татан гаргахтал өнөөх эрэгтэй бүксэн бие нь байхгүй байх бөгөөд тэр энэ аимшигтай дүр зургийг хараад маш их айж балмагдана. Ингээд Трипч ямар нэгэн аюултай зүйл болоод байгааг ойлгож агуулхаас өөрийгөө хамгаалах зэвсэг олж авдаг. Ингээд Трип гадаа зогсож байсан Хенритэй таахад Хенрич түүнд цуснаж болсон өгтлүүд хараад байгаа тухайга хэлж хүмүүсийг алаад байгаа энэ алуурчин эхнэрийг нь ч бас барьчихсан байх гэж хэлдэг. Дараа нь Хенри машиндаа орж иртэл гинт аимшигтай муухай үнэр үнэртэж амьсгал нь боогдон тэр дороо нас барна. Харин юу ч мдээгүй Трип Хенригийн машинаас савнд бензин дүүргэж авах ба гítэл гинт утсан дуугарч хин нэгэн осол болчихлоо туслаарай гэж гуйсан ч утсан дахин сүлжээгүй болно. Трип сүлжээтэй газар олохын тулд дээвэр дээр гарч сүлжээ хайж байтал Хенригийн амьд хүрсэн өнөөх муухай үнэр үнэртэж эхэлдэг. Гэтэл гинэт Трипийн утас дахин дуугарч утсаа автал ард нь хар нөмрөгтэй хайч барьсан. Учир битүүлэг хар сүүдэр гарч ирээд түүн рүү дайрна. Харин энэ үеэр Куки бие засахаар ариун цэвийн өрөө орох ба түүнийг нойлд сууж байтал өнөөх муухай үнэр үнэртэж хамарнаас нь цус гарч эхэлдэг. Куки ч юу болоод байгааг ойлгохгүй гайхаж байтал гинэт өнөөх хар сүүдэр түүн рүү дайрч түүнийг доош нь татахад тэр ч айсандаа чангаар хашгирн тэмцэлтэн. Удалгүй өнөөх хар сүүдэр эргэдэг сэнс шиг зүйлээр Кукигийн биеийг хэрчиж алдаг. Энэ үеэр Нельсон Кукиг ирэхгүй болохоор түүнийг хаасайгүй хайж замдаа Жактай тааран Кукиг харсан эсхийг нь асуусан боловч Жак таараагүй гэдгийг хэлдэг. Дараа нь Жак уцаар ярих гэж оролдсон ч ойлгомжгүй яриа сонсогдсон утас ажиллахгүй байсан тул буцаад явах гэтэл гинт киноны ихэнд гарсан зээрийн цогц хөлдөн тэгэлдэнэ. Нельсон Кукиг ирэхгүй болохоор нь Триптэй хамт байгаа байх гэж бодоод өрөөндөө ганцаараа сууж байтал гинэт өрөө нь өнөөх аимшигтай муухай үнрээр дүүрч хар сүдэр шиг зүйл түүнийг орны доор чирч оруулах гэж оролддог. Айж сандарсан Нельсон ч хар сүдрийн савраас арайхийн мултран орон дээрээ гарч нэг гутлаа доош шидэхэд сэнс шиг зүйл гарч ирээд гутлыг нь юучгүй тасдна. Хаалга түгжигдсэн байсан тул Нельсон ч аргагүй ирэхэнд орны бүтээлгээр бие ороогоод цонх хаглан гадагшаа өсөж гарсан боловч харамсалтай нь хагархай шил хүзүүнд нь зоогдсон амьсгал хураана. Энэ дуу чимээнээр Грэчин Жак хоёр түүн дээр ирж цогцыг нь олдог. Айж боломгдсон Жак Грэчин хоёр Трип Куки хоёрыг хайж удалгүй Хенригийн машинд орж ирээд түүнийг ч бас өгсөн байхыг олно. Грэчин ч Жакийг богино долгионоор тусламж дуудахыг оролдгож машинд үлдээгээд өөрөө Хенригийн бууг аван Трип Куки хоёрыг хайхаар явдаг. Харин энэ үеэр Жак гинэт богино долгионоор хин нэгний жихүүцэм хоолой чи өхнө гэж хэлхийг сонсоод маш их айж буцах замаа олохын тулд машины хаалганд утас сууяад Грэчинг хайж эхэлдэг. Энэ үед Грэчин Кукигийн өрөөнөөс өнөөх цусны толб болсон номыг олж хуудсуудыг нь үзэж байтал гинэт ард нь Радфорд гарч ирээд ямар нэг зүйл хэлэх шиг болоход арагшаа эргэж харсан боловч хинч байхгүй байдаг. Дараа нь тэр өөр нэг өрөөнд ортол ханаар нь дүүрэн цус болсон байх ба ханан дээр чи энд нэг бол тэмцэн үгүй бол өхнө гэд биччихсэн байдаг. Грэчнийг буцаад нөгөө өрөөндөө иртэл буу нь алга болчихсон байсан тул тэр ч сандран гадагш гарна. Энэ үед Грэчнийг хайж байсан Жак учир битүүлэг хоолойнууд сонсон буудлаас улам бүрэл холдож эзгүй газарт ирэхэд гинт өнөөх хар нөмрөгтэй нууцлаг сүүдэр гарч ирээд сэнс шиг зүйлээ ажилуулан Жак руу дайрах гэж байдаг. Гэтэл яг энэ үед Трип гарч ирээд өнөөх хар сүүдэрлөө буудахад сүүдэрч зүхтаж алга болдог. Удалгүй Грэчин ирж Жакийг авчрах ба тэд Триптэй нийлэхэд Трип нэг гараа өнөөх сүүдэр шиг зүйлд тасдуулсан байдаг. Дараа нь Трип Грэчин Жак хоёрыг агуулхад авчраад тэдэнд бие хамгаалах зэвсэг олж өгнө. Гэтэл гинэт өнөөх хар сүүдэр гарч ирээд Грэчин рүү дайрахад Трипч хар сүүдэртэй тэмцэлтэн найзуудыгаа зүхтаалгасан боловч харамсалтай нь хар сүүдэр түүнийг хэрцгийгээр алдаг. Айж сандарсан Грэчин Жак хоёр Хенригийн машин дээр ирээд машиныг нь асаан тэндээс хөдлөх гэсэн боловч Трип Хенригийн машины бүх бензинийг нь суллаад авчихсан байж таарна. Ингээд тэд Хенригийн машины дээвэр дээр гарахад өнөөх хар сүүдэрч тэдэн рүү дайрах гэж оролдсон Грэчин ч дайрахаар оролдох болгонд нь түүн рүү буудан өөрсдөө хамгаална. Жак энэ үеэр хөл алдан машин дээрээс унаж арайхийн дээшээ дахин авирч гартал хар сүүдэр түүн рүү дайран тархийг нь өрөмдөж орхино.
Жак ч машины шатан дээр арагш савн унахдаа өнөөх хар сүүдрийн багийг нь тайлтал хүний царай биш харин хохимой толгой байдаг. Дараа нь хар сүүдэр гинт алга болж Грэчин ч Жакийг тайвшруулан машиндаа суулгаад Трипийн савтай бензинийг авч машиндаа дүүргэнэ. Гэтэл яг энэ үед хар сүүдэр дахин дайрахад Грэчин түүнийг хүрзээр цохиод хурдхан шиг машиндаа буцаж суун хаалгануудыг нь түгждэг. Хар сүүдэр машиныхын дээвэр дээр гараад өрмөөрөө цоолох гэж оролдоход Грэчин машинаа асаан хүчтэй тоормслон унгаагаад өнөөх хар сүүдрийг хамаг хүчээрээ дайран тэндээс хөдлөнө. Ингээд машинтайгаа зугтаж байтал өглөө болох ба гэтэл өнөөх хохимой толгой гинт Грэчний машины цонхны өмнө гарч ирдэг. Айж цочирдсан Грэчин ч хурдаа нэмэн хаазалж хар сүүдрийг унгаах гэж жолоогоо огцом эргүүлэхэд машин нь замын хажуу руу онхолдно. Грэчин ухаан алдахад Радфорд ирээд түүнийг сэрэх гэж оролдох бөгөөд удалгүй цагдаа нар ослын газар дээр ирдэг. Ингээд бүх зүйл тодорхой болох бөгөөд яг үнэндээ тэднийг Трипийг булгахаар замын хажууд зогсох үед гэнт зүрхний шигдээс болж жолоодлого алдсан Хенригийн машин тэдний машиныг ирж мөргөн асар том осол гарсан байв. Үнэн хэрэгтээ тэдний мэдэрсэн газар хөдлөлт нь уг ослын дөргөлт байсан бөгөөд тэд яг энэ үед үхэл амьдралын зааг дээрх ертөнцид очсон байна. Өнөөх хохимой толгой үнэн хэрэгтээ үхэл байсан ба Трип осолд орохдоо гараа тастуулж харин нээсэн машины шилэнд зоогдож Куки дотор цус алдаж өгсөн учраас тэд яг адилхан байдлаар амиа алдсан байдаг. Харин үхэл Грэчин Жак хоёрыг алж чадаагүй нь зөвхөн тэр хоёр л ослоос амьд үлдсэнтэй холбоотой байв. Осол болох үед замын хажууд машинтайгаа ойрхон зогсож байсан Радфорд ирж Грэчин Жак хоёрын амийг аварсан бөгөөд Радфорд тэдэнд харагдаад байсан нь ийм учиртай байжээ. Ингээд кино төгсөхөд эмнэлгээс эдгэрэн гарсан Жак Грэчин хоёрыг харуулах бөгөөд тэд ослын талаар юу ч санахгүй байгаа талаараа ярьж байгаагаар кино төгсдөг.